Hello. Өглөөниймэнд бүү мэнэр басан байж гин. Бүү бүгтөр би үргэлжлүүлээд унтуулчих. Би одоо 9:30 болж байна. Гэхдээ би сэрээд амар удаж байна орон дотроо. Гэхдээ одоо басгүй болохгүй ягаад гэхээр би одоо юутай лекцтэй. Лекц шүү. Ангийн хичээлтэй. Тэр хичээл нь онлайн болохоор дараа нь тэрийг нөхөж үзэж болохгүй. Тийм. Энэ 7 хоногоос ахуулаад 7 хоног болгоо юм суух хэвээр нөгөө нэг хичээлийг ингээд 2 хуваагаад эхний хагас нь өнгөрцөө одоо 2 дахь хагас нь явж байгаа. 2 дахь хагас нь дандаа юм хичээл тахгүй юу? Тийм. Тэрийг үзэх хэвээр. Тэгээд тэр нь одоо 30 минутын дараа. Би одоо боссон юм чи яваад нэг кофе хийгээд тэгээд өглөөний цагаа хийгээд тэгээд тэрийг үздэг юм уу? Анзаарч байгаа амар гоё нартай байна. Ямар гоё юм бэ? Энд ихтэй гээд хөөрхөн ороод ирсэн наран. Ямар гоё. Өнөөдөр ажил байна штэ. Миний хийх ёстой. Өчигдөр орой би угаas урцаа эндүүдээд. Тэг ахаад угаах зөндөө байгаа. За ямар ч гэсэн өнөөдрийн хийх юм болохоор би ахаад нэг цамц зарсан тэрийг юун дээр шуудан дээр авчиж өгнө. Тэгээд хүнсээ цуглуулах хэрэгтэй. Миний салаатны юм дуусж байгаа. Сүүлийн үед би жоохон салаат ахиухаа идчихэж байгаа. Харж байгаа бол миний царай бөөрийнхий жоохон байхгүй болж байгаа. Өчигдөр нэрээ би хумсаа хийсэн. Яарэ. Би ерөөсөө урт хумс хиймээргүй санагдаад тэгээд яг богинохоо миний хүмүүс яг үндэ энэс богинохоо л да би ахаад ийм хэлбэр оруулах гэж ахиж жоохон уртсгасан. Тэгээ уртсгаад будаад тэгээ дотор нь жинхэнэ хатаасан цэцэг наагаад цэцэгтэй нэм гялгар нөгөө дөрөв нь маатахгүй юу? Тэгээд би баруун гар жоохон олигтой болоогүй ягаад тэгэхээр 100 гараараа би будсан. Тэгтээ яг иймэрхүү. Уртнаас жоохон паналтай болсон. Энэ хоёр нь жоохон урт, энэ хоёр нь жоохон богинохон. Тэгтээ энэ хоёрыг нь арай богиносгочдөг биш гэж бодоолсон. Тэгтээ одоохондоо нэг мэддэхгүй зүгээр ээ нөө. Хөрх ягаа өнгөтэй. За. Юуны төрөнд хамгийн ихэнд би өглөөс ирчээ сая суучаад нэгт би кофега хийцэн. Миний кофений аяг хумстай яагаад шүү. Адилхан шүү. За тий би планер дээр өнөөдөр хиймээр байгаа юмудаа бичсэн. Одоохондоо би зүгээр нөгөө нэг пост тэгээд юм авах тэгээд өнөөдрийн хичээлийг хийн гэж бичсэн байна. Тэгээд нэг влог хийн гэж тэгээд влогоо хийгээс үуч. Ярих тиймэрхүү байна. Би сүүлийн бичлэгээсээ хойш надад амар их юунууд ирсэн асуултууд ингээд ирж байгаа. Тэгээд ийм асуултууд ирж байгаа би амар баяртай байгаа шүү. Нэг хүүхэд надаас цэргийн сургуулийн сурж болт юм уу гэж асуусан. Тэгээд тийм асуултанд би яг үнэндээ сайн хариулж чадахгүй яагаад тэгэхээр би сая өглөөж өгөө жоохон гуглцсан л дээ тэгсэн чинь амар их хүмүүс цагдаа болоход заавал одоо Германы иргэн байх шаардлагагүй. Тэгтээ цэрэгт явхад заавал Германы иргэн байх ёстой гэд тэгээд Германы иргэн биш бол Европын одоо улсын иргэн байх ёстой гэд тэгсэн мөртлөөсөө зарим газар болохоор хэрвээ чи аль хэдийн тэрнээр кадет гэж хэлсэн байсан. Тэгээд аль хэдийн нөгөө нэг тэгээ кадет гэдэг чинь цэрэг гэсэн үг үстэй тий. Аль хэдийн цэрэг бол энд яхаа нөгөө нэг төр сурахаар ирж болдог. Тэгээ энд болохоор нөгөө сургалтын систем шал өөр болохоор бас өөрөөр явагдсан юм билээ. Ягаад гэхээр энд цэрэг гэдэг нь их сургуульд сурдгуу бас нөгөө нэг Ausbildung гэдэг тэр нь болохоор нөгөө нэг хөдөлмөрийн дээд гэх юм уу тиймэрхүү юм хийдэг мэрэгчлийн сургууль гэх юм уу тийм сургууль сурдаг. Тийм болохоор юг тэр цэргийн тэгсэн мөртлөөсөө цэргийн юу гэж байдаг юм бэлээ. Их сургууль гэж байдаг юм бэл. Тэр нь хоёр байдаг. Нэг Мюнхенд байдаг, нөгөөх нь хаана байдаг гэлээ. Chemnitz гэсэн үү? Dresden гэсэн үү? Ямар ч гэсэн хоёр сургууль байдаг юм бэлээ. Гэхдээ тэр нь бүр цэргийн их сургууль. Тийшээ орохын тулд эхлээд тэр нөгөө нэг цэргийнхаа мэрэгчлийг сурсныхан дараа орох хэрэгтэй юм бэлээ. Тэгэхээр шууд их сургууль, цэргийн их сургуульд орно гэж болохгүй юм шиг үлээ. Миний ойлгосноор бол.
Гэхдээ энийг та нар нэлээд нарийн хараад үзээрэй. Би дахиад харж агаад засах юм байвал хэлэн засах юм байхгүй байвал нөгөө нэг охиндоо би охин байсан уу хүү байсан би сайн мэдэхгүй байна. Sorry би юуг нь асуултыг харсан болохоор тэгээд шууд асуултыг харж надад амар сонирхолтой санагдаад би шууд гуглдсан байхгүй. Тэм болохоор одоохондоо мэдж байгаа юм хэрвээ зүг байх юм бол тэрийг дахиад жоохон харж байгаа тэгээд мессеж бичээд явуулчихна. Бүүм. За миний одоо 50-аас орж нөгөө нэг хичээл эхэллээ. Би тэгтээ хичээлээ хийнгээ талхаа идээд талхтай миний крем чиз дуусч байгаа би өнөөдөр авна. Би нэр шопинг лист хийдэг юм уу? Юу гэж бодож байна? Энэ шопинг лист гэж үү? Тэгээд би юм салами идж байгаа. Энэ гэхдээ юутай энгийн саламигаас 40%-аар бага өөхтэй баг болгосон тийм салами. За би бэлэн болчлоо гарна. Одоо тэгтээ би нэг юм бокснууд авсахгүй юу? 25 ширхэг бокс 15 еврогоор ч үү. Тэгсэн чинь миний төсөөлсөс хамаагүй жижигхэн байгаад ах юм. Тэгээ буцаж явуулах гэсэн чинь намайг 5 евро төлөх нэ. Би одоо тэгээд яг буцаж явуулах уу ойлгохгүй нэг юм жижигхэн үгийн бокс. Би нэг хамаагүй дээр гэж утсан юм л та. Одоо буцаж явуулахаар тэг би 5 еврогоор шатчихж байгаа байхгүй юу? За тэр яг би нөгөө нэг хөөрхөн цамцаа энэ дотор хийцэн. Энийг боксонд хийн. Тэгээд тэгээд бас энэ хийдийг явуулах гээд би зөвхөн би энэ юутаага DHL дээр авчиад өгчвөл яг манай энэ үүдэнд байдаг. Үүдэнд ч яхаа одоо энэ ойрхон байдаг. Миний одоо очих гэж байгаа. Тэр DHL дээр авчиад өгчвөл болохгүй. Энэ заавал DPD-гээр явна. DPD нь болохоор заавал U-Bahn гэж жоох ядаргаатай л та. Тэгэхээр надад тайрцах хэрэгтэй болно гэж түлдээч хүү. За би сая байж ах та. Юу хийсэн бэ гэхээр будаа агшаах гээд будаа тавьсан байгаа. Тэгээд энд миний кимчиний байцаагаа. Гэхдээ би энд их биш айгуу жоохон хийсэн. Тэгээд энэ кимчи нахгүй шүү. Бүтэн кимчи шин зөвхөн юу хийх гэж байгаа. Хурдан болдог кимчи хийгээд тэгээд будаатайгаа идэх гэж байгаа. Гиснээс бид нар игнийгаа янзалсан. Энэ дээр гоё цай, кофенууд байгаа. Энэ манай кофений машинд ордог кофе. Энэ манай пастанууд байгаа. Бүх юмдаа гоё бичсэн байгаа. Энэ тэгээ энэ дотор бид нар паста хайрцагнаас нь гаргаад гоё монгодоо бүгдийг гоё хайрцагнаас гаргаад ингэж хийсэн байгаа. Тэгээд төлөвлөлтөөр мангаас сонгоод хийж олно. Тэгээ доор нь болохоор энэ дотор нөгөө нэг мюсли байгаа. Тэгээ доор нь битэрийн чихэрнүүд байгаа. Тэгээ ингээд хаалх кофений машин ингээд доошоо ингээд байдгаараа. Тэгээд энэ хэсэг маань за би ингээд өмнө нь ерөөсөө нэрийн бичдгээс нэрийн бичсэн ч амар хөөрхөн болцсон. Зарим нь англиар, зарим нь германаар, зарим нь монголоор. Жишээ нь энэ гурвалжин будаа гэсэн бахан байна. Энийг лавар гэсэн бахан байна. За энэ юуг болохоор гурлыг болохоор нэг нь Weizen, нэг нь Dinkel. Тэгээд нэрийг нь би сайн монголоор мэдгүй болохоор ингээд хийцээ. Тэгээд тэр бүлгүүр байна, кино байна. Энэ болохоор нөгөө нэг миний бейк хийдэг юмнууд байгаа. За будаас хоёр төрөл байгаа. Одоо миний агшааж байгаа будаа болохоор энэ хоёр будааны холимог байгаа. За тэгээд дээр нь бор сахар ингээд энгийн сахар байхгүй манад данч. Тэр нь болохоор нөгөө нэг пудр сахар, кускус, энэ oatmeal тэгээд бүгдийг нь амар хөөрхөн нэрлэлцэн. Энд жишээ надаа sesame уур, хармог, shiitake mushroom, chia, lime, за тэгээд тэгээ энэ дагаа үн байдаг өөр жижиг амтлагчудаа бид нар бүгд энд хавцраа тавьсан. Миний ашигладаг давс. Ягаан давс. Тэгээд оливын тос. За нэг юм болсон.
Саяныхыг би нэг өдөр золоотойгоо байжгаад юм ярьж чалчингаа янзлаад байсан ч амар хөөрхөн болтол нь янзлцсан. Аюу хурдан янзлцсан бас. За одоо гарахтаа хогоо авч гарна. Шуудан руу авч явах юм авч гарна. Мөнгөө мартаж болохгүй, маска мартаж болохгүй. Чихвчээ мартаж болохгүй. За гарах уу. Би гараад ирсэн хогоо асгачлаа л да. Яах гэж маска зүүчүү сая. Гэхдээ би одоо буцаад орлоо. Өөрөөгч аваад гард юм уу? Эсвэл уутаар зөөд юм уу? Өөрөөгч аваад гарчаад амар юм шиг санагдаад ах юм. Тэгэл ийндээ зүүчт юм уу ёо. Джимс. Сир, шоколад, cereal, kombucha. Тэгээд онда. Планемент. Би сэрчээд байж гэн. Өнөөдөр бүтэн сар өдөр тэгээд өнөөдөр ажилдаа явна. 11 цагаас ажилдаа. Одоо цаг 8:30 болж байна. Тэгэхээр 10 гарна. Гэхдээ энэ удаад нэг 9:30 гээд гарна. Тийм цагийн дараа. Тэгэхээр ямар ч гэсэн усаа ууж бас кофе маань бэлэн. Тэгээд өглөөний цайндаа би cereal хийсэн. Cereal идэн. Би хумсаа хоолцсон ш нэрээ. Энэ араа. Донторог дөрвөлжин байсан нь ингээд юу болцсон. Доглон болцсон. За яг энэ нэг уртсгсан хэсэг нь хугарцсан болохоор тэгээ одоо яхаа мэдхгүй байна. Энийг янзлах гэж явах удах. Тийм болохоор өнөөдөр янзлахгүй. За би өөрийгөө бэлэн болгох юм. Тэгээд уулзъя за. За би нүрэ бодсон болно. Одоо штэ. Би өглөөс ирснээсээ хойш үсээ самнаагүй. Гэхдээ надад яг үүндээ тийм амар самнах шаардлага байдгүй. Чи одоо хаашаа орох юм? Энэ шинэ орох юм уу? Энэ шинэ орох юм уу? Би шинэ орох юм шиг байна. Иш чаасаа яач юу? Зя. Одоо тэгээ сулчнэ. Тийм орохчоо. Энэ зүгээр лашийн гоё ус. Зя. Сулчнэ. Бүтэн сулчхүү, хагас сулчхүү, яах вэ? Загсаар сүлчхүү, эсвэл бүгдийг ингээ авцарж байгаа дэндээс нь сүлччихүү. Ингээ сүлччихвэл яах вэ? Зя. За нэг ингээ хоёр сүлччихүү. Эсвэл бүгдийг загсаар сүлчхүү. Надад бараг энэ таалагдж байна. За болцсон. Тэгсэн чинь нэг л бишээ жоохон хөдөөний харагдаад байна. Гэхдээ яхаа зүгээр болж л байна л да. Гэхдээ ажил дээр очиод ингээ гүүхээр би дээрээс нь эндээс нь сүлжээд хий заяа. Бэж араа. За би болгочлаа. Одоо жоохон татаад бүгдийг за би ингээ явна. Ажилдаа. За би одоо нэг олигтой юу зүгээд
Хөөрхөн юм их зүгээд энэ дээрээ тэгээд гадна. Харцаасан ч яг хоо энэндээ бол тэгээд харцаа жоох харцаасан ч хөөрхөн шүү дээ. За баяртай. Би хөрн ингээд бичлэгээ дуусгаад өө би өнөөдөр орой угаасаа амар ядрах бах. Дахиад 9 цаг ажиллана. Тэгээд ажилдаа гараад ажиллаад тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Bye. Oh my god. Энэ яа буцаж жижигэн болчихсон.